За сайн байцгаана уу. Халелуя. За тэгээд эзний өргөөнд бас малгайтайгаа байгаад ахын зөксгүй юм аа. Тийм учраас малгайгаа авчий. Тэгээд цөмөр сайхан шинэлцгээс нөө. Амен. За. Солигдох болно гэж өнөөдөр эзний үг бидэнд хэлсэн. Юугаар солигдох гээд байгаа болоо? Юм нэгээрээ байхгүй өөрчлөгдөн солигдож шинчлэгдэх болно гэсэн утга санааг эзэн бидэнд хэлж зааж өгч байна гэсэн үг. За тэгээд та бүхэн бас энэ цагаан сарынхаа баяр наадмын үеэр олон айлаар хисч золгуут хийж ах トゥ ураг шатантайгаа бурхны ивэлийг хуваалцаж гэрэл давс болохын ажлыг хийсэн гэж ингэж итгэж байна. Амен. За тэгээд айл их хэсч алт мөнгө их цуглуулваа гэсэн чинь үгүй гэсэн шүү дээ. Алт мөнгө өгдөг айл байхгүй юм байлаа шүү дээ гэж нэгсэн. Тэгээ нөө монголчууд их бэлгшээдэг шүү дээ тийм ээ. Тэгээ энэ бэлгшээлийг бид нар бас өөр хүүхдүүдэд нөгөө зөв утгаар нь сайн зааж хэлж дамжуулж өгөхгүй бол юу болж байгаа гэхээр айл их хэсч алт мөнгө их цуглуулваа гэсэн чинь үгүй. Хин ч мөнгө алт өгөхгүй байлаа шүү дээ. Тэгж ийн гэсэн тэрэн шиг. За тэгээд Монголыг монголоор нь авч үлдэх хэрэгтэй юм аа гэж би бас нэг айлд очисон. Тэгээд тэр айлын хүмүүс юу гэж хэлсэн гэхээр бид нар цагаан сарынхаа баярыг ингээд ресторан дууг нь хийчихье гэж ингэж бодож ирсэн юм. Тэгсэн чинь манай нэг хамаатны хүн маань чи одоо цаг үе өөрчлөгдөд юмыг дандаа нэг хялбарчлах гэдэг болчих. Одоо Монголыг монголоор нь хадгалж байгаа энэ цагаан сар наадамл гэж хоёр л баяр байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо ингээл ресторанд авиж чийгээл ингэчих юм бол эн чинь одоо юу болох юм бэ гэж нэг хүн хэлсэн гэнэ. Тэгээ нөгөө хүн маань бодоод байсан чинь нэр одоо энэ цагаан сарын баяр чинь ар араасаа уурж цуурж ирээд уулзаж тухлаад ярьж хөөрөөд ингэх хэрэгтэй юм байна. Тийм учраас энийг нөгөө ресторанд хийж бөөндөж болохгүй юм байна гэж ойлгосон гэж ингэж ярьж байсан. Тэгээ би бол бодож байгаа юм. Христэд итгэж хүмүүсийнхээ хувьд бол бид нар сүм чуулгана итгэж хүмүүсийн хувьд бид нар цагаан сарын баярыг одоо үнэхээр тийм ураг төрөл ах トゥ хамаатан садантайгаа хамт байдаг. Тэдэнтэйгээ христчин хүмүүс бид яаж их эзэнтэй хамт алхаж байгаагаа гэрчлэн харуулах, хуваалцах ийм одоо алтан боломж гэж хараасай гэж ингэж хүсэж байгаа. Тэгээ гэрэл давс бай гэж эзэн Есүс биднийг хэлсэн. Тэгээ цагаан сарын баяр бол одоо жилдээ нэг удаа уулзж байгаа боловч жилийн туршид эзэн дотор яаж өөрчлөгдсөн, эзэн дотор амьдрал чинь яаж сэргээгдсэн энэ бүх үйл явдлаа ах トゥ хамаатан садандаа гэрчлэн харуулах ийм одоо алтан боломж гэж ингэж хараад цагаан сарын баяртаа сайн оролцсон гэж ингэж итгэж байна та бүгдийг. Амен. За тэгээд өнөөдрийн Библийн хэсгийг бэлдэж явах үедээ гунигч нь баяр хөөрөөр солигдох болно гэсэн энэ эзний үгийг аваад тэгэд солигдох болно гэсэн ийм сэдвийг өгсөн байна. Тэгээ мөдгөн харахаа болон төдгөн дахиж харах болно гэж хэлсэн. Тэгээ манай монгол хэлний одоо нөгөө нэг адил утгатай ойролцоо үгнүүд байгаа шүү дээ. Мөдгөн төдгөн гэдэг маань. Энүүхэнд тэрүүхэнд гэдэгтэй адилхан гэсэн үг. Энүүхэнд гэвэл холуу тэрүүхэнд гэдгээс холуу ойруу арай ойрхон гэсэн үг. Энүүхэнд гэвэл арай ойрхон, тэрүүхэнд гэвэл түүний цаахантай гэсэн утгатай. Мөдгөн гэвэл илүү ойрхон, төдгөн гэвэл тэрний дараахан гэсэн утга юм уу? Иймэрхүү утга байх нэ гэж ингэж ойлгож болох нь байна. За эзэн Есүс маань ямар ч хэлсэн үгийг орчуулахдаа энэ монгол хэлний энэ гоё одоо хэлбэрийг бас ашигласан байна. Мөдгөн та нар намайг харахаа болно, төдгөн та нар намайг дахин харах болно гэж айлцсан байна. Энэ дэлхий дээр бидний амьдарч буй үед маш олон өөрчлөлт явагдаж зүйлс байраа солин өөрчлөгдөж байна. Энэ бүх өөрчлөлт солигдолт донд бурхан байдаг болов уу? Юу гэж бодож байна? Энэ бүх бидний эргэн тойронд байгаа өөрчлөлтүүдийн донд бурхан байгаа болов уу? Бурхан байхгүй гэх гэтэл үнэхээр бурхан хийхгүй бол өөр хүн хийж чадахгүй, хүмүүс хийж чадахгүй. Тохиолдлын гэхэд дэндүү гэмээр зүйл бидний амьдралд олон байдаг. Бурханыг байхгүй гэж хэлэх гэхээр эсвэл бурхан байдаг гэд хэлэх гэхээр бурхан яагаад ч ийм зүйл зөвшөөрөхгүй дээ гэмээр зүйлс хүний амьдралд олон тохиолддог. Бурхан байж яагаад хүний амьдралд ийм зүйлийг зөвшөөрж байгаа болоо гэж гайхаж арайч дээ гэж бодохоор зүйлс бас хүний амьдралд болсоор байна.
Гэхдээ бодит зүйл бол Бурхан бүхий л зүйлийн дунд бидэнтэй хамт байдаг Бурхан юм аа. Өнөөдрийн Библийн зүйлд гол ишлэл нь 20 дугаар ишлэл юм. 20 дугаар ишлэл. Үннээр би танарт хэлье. Та нар уйлна, гашуудна, харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гунигч нь баяр хөөрөөр солигдох болно гэсэн энэ үг бол өнөөдрийн хамгийн гол ишлэл юм аа. Солигдох болно. Юу? Гунигч нь баяр хөөрөөр солигдох болно гэж хэлсэн байна. Хүн бүрийн амьдралд зовлон жаргал ээлжлэх болдог гэдгийг энд хэлсэн байна. Цагаан сарын үеэр бид нар тавгийн идэ засдаг. Ул боовыг өрөө давхарлаа тавихтаа бид нар жаргалаар эхлүүлж жаргалаар төгсгдөг. Жаргал зовлон гэж. Яг үүнтэй адилхан эзэн Есүс бас хэлэхдээ одоо өөртөө хамт байгаа дагалдагч нар бол жаргалтай байгаа юм аа. Харин эзэн Есүс загалмайд цовлогдсон дагалдагчраас авагдах үед зовлонтой үед тэдний өмнө эхлэх болно гэж хэлсэн. Харин эзэн Есүс дахин энэ үхлийг ялан дийлж амьдрах үед юу болох вэ? Дагалдагч нар Есүстэй хамт байгаа учраас жаргалтай баяр хөөртэй үе ирэх болно. Харин өнөөдөр эзэн Есүс тэнгэрд өргөгдөөд бид эзэн Есүсийг хараагүйгээр амьдарч байгаа энэ үед бидний амьдралд гуниг зовлонгууд байгаа юм. Гэвч эзэн Есүс дахин энэ дэлхийд ирэх үед бидний амьдрал жаргалтай болох болно. Ингээ бодохоор яг манай нөгөө ул боо өрдөг жаргал, зовлон гэж байгаа энэ үечлэл яг Библиэлд эзэн Есүсийн хэлж байгаа энэ үгтэй агаар нэг утга нэг болж байгаа мэт санагдахгүй байна гэж юу? Хордугаар эшлэл дээр ингэж хэлсэн байна. Та нар уйлна, гашуудна гэж хэлсэн. Яагаад? Эдгээгч, биднийг хайрлагч, биднийг аврагч их эзэн маань загалмай цовлогдсон үхэх учраас бид уйлна, бид гашуудна гэж хэлсэн. Бурхангүй үлдэх учраас бид сэтгэлдээ хоосорж хэцүү болох болно гэдгийг хэлсэн байна. ертөнц баярлах болно гэж хэлсэн. Яагаад? ертөнц яагаад баярлж байгаа юм бэ? Адгийн моёрын сүнс хүн төрлөختнийг аврах Бурхны төлөвлөгөөг тасалдуулчихлаа гэдэгтээ баярлах болно. Нүгэл өөрийнхөө байр суурийг баталгаажуулчихлаа гэсэндээ баярлах болно. Гэвч 3 дугаард ингэж хэлсэн. Гэвч гунигч нь баяр хөөрөөр солигдно. Яагаад? Эзэн амьлах учир. Их эзэн Есүс дахин энэ дэлхийд ирэх учир бид гуник зовлонгоос баяр хөөрд шилжүүлэгдэх болно гэж энд хэлж байгаа юм аа. Яг энэ өнөөдрийн Библийн хэсгийн эхний хэсгийг харах юм бол дагалдагч нар одоо цөмөр хамтдаа 16-аас 19 дэх хэсгийг харах юм бол дагалдагч нар энд эзэн Есүсийн хэлсэн мөдгөн яасан. Та нар намайг харахаа болон төдгөн та нар намайг дахин харах болно гэж ингэж хэлсэн чинь хоорондоо одоо дагалдагч нар юу гэсэн үг юм бэ энэ ч одоо? Ойлгож байгаа хүний яриа юу? Ойлгохгүй байгаа хүний яриа юу? Ойлгохгүй байна. Энэ одоо эзэн минь юугээ хэлчихвэ? Есүс эзэн мөдгөн та нар намайг харахаа болон төдгөн та нар харах болно. Айгүй бол зарим нь мөдгөн төдгөн гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэд бодилсан баг. Зарим нэг нь яахаар бид нар одоо харахаа болох уу? Үргэлжил хамт байна үсттэй эн чинь гэж гайхсан баг. Тэгээ ямар тач эндээс харах юм бол дагалдагч нар Есүсийн яг юу хэлж байгааг ойлгож чадахгүй байна. Та надтай хамт байна уу? Та бас заримдаа Есүсийн Библийн яг юу хэлээд байгааг энэ дагалдагч нар шиг ойлгодгүй байхаа. Би бас ойлгодгүй. Би бүх зүйлийг ойлгоод мэдсэн хүн биш. Би бас ойлгодгүй. Заримдаа яг миний амьдралд Бурхны хийж байгаа зүйл, заримдаа эсвэл өглөө чимээгүй цагаа хийх үедээ би эзнийг ойлгодгүй. Яг энэ ямар утгатай юм болоо? Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та заримдаа Бурхныг, та заримдаа Библийг ойлгохгүй байсан ч энэ окей, энэ амар санаа зовхоор асуудал биш юм аа. Яагаад гэвэл цаг нь болохоор ойлгох зүйлс гэж байна. Чимээгүй цаг хийгээд өглөө Библийг уншаад энэ одоо ямар утгатай үг юм болоо гэд гайхсан боловч харин үдээс хойш гэхэд бид нар тэр хэсгийг ойлгодог. Ийм учиртай болоод Бурхан ингэж хэлсэн бэ штэ гэж. Бидний амьдралд ямар нэгэн зүйл тохиолдсны дараа бид нар энэ нь ийм учиртай байсан байх шүү дээ гэж бид ухаардаг. Дагалдагч нар энд одоо эзэн Есүсийн хэлж байгаа үгийг ойлгохгүй байна. Магадгүй та өнөөдөр яг Бурхан танд ямар нэгэн үг өгсөн,
Эсвэл таны амьдралд өнөөдөр яг тохиолдож байгаа нэг зүйл үйл явдлыг та одоо ойлгохгүй яагаад миний амьдралд энэ зүйл тохиолдож байгаа гэж бодож байгаа байж болох юм. Гэхдээ би танд хэлье. Цаг нь болоход та ойлгох болно. Тийм учраас одоо би ойлгохгүй байна гэж гайхах биш. Харин ойлгох хүртлээр төвчээртэйгээр энэ зам дээр зогсоосоо гэж хүсэж байна. Бурхны товлсон цагт та бид ойлгох л болно. Амен. Тэгээ дагалдагчрал гэсэн энд ойлгохгүй байсан. Мүдгэн төдгөн гэл ингээ хоорондоо шивнэлдээ юм яриад эзэн Есүс тэгээ хэлж байгаа шүү дээ. 19 дээр тий. Есүс мэдээд мүдгэн та нар намайг харахаа болон төдгөн та нар намайг дахин харах болно гэсний талаар та нар өөр хоорондоо хэлцээд байна уу гэж асуусан. Тэгээ дагалдагчрал ойлгохгүй байгаа учраас хоорондоо ингээ бие биелүүгээ жогтой харцаар хараад чимээгүй болсон баг. Бид нар бас Бурхны бидний амьдралд төлөвлөсөн төлөвлөгөөнд донд бид алхаж явна. Бид нар яагаад энэ замаар явах ёстойгоо магадгүй бүрэн гүйцэд одоохондоо ойлгоогүй байж болох юм. Гэвч ахын дүүсэн минь их эзний товлсон цаг болох үед бид бүх зүйлийг ойлгон ухаарах болно. Амен. Тийм учраас энэ дэлхий дээр амьдрах үедээ бурханлаг үн цэнийг эрхэм болгож амьдраасаа гэж та бүгдийг энэ өглөө дахин ятхан сануулахыг хүсэж байна. Учир нь бидний эргийн тойронд амьдарч байгаа хүмүүс маань бурханлаг үн цэнийг эрхэмлэн амьдрахгүй байна. Чухал тооцохгүй байна. Тэрнээс болж та бүү тэднийг дуурайж амьдралынхаа үн цэнийг төр зүрийн зүйлээр солиосоо гэж хүсэж байна. Зарим хүмүүсийн хувьд эрдэм боловсралтай, эрдмийн зэрэгтэй, дипломтой болох нь бол амар чухал асуудал байна. Зарим хүмүүсийн хувьд эд хөрөнгө цуглуулах нь маш чухал асуудал байна. Гэхдээ ахын дүүс минь бид тэр эрдмийн зэрэг, бид тэр эд хөрөнгө энэ зүйлс бол бидэнд байх ёстой зүйл. Гэхдээ энэ бол бидний туйлын зорилго биш юм аа. Бидний туйлын зорилго бол Бурхантай хамт байх явдал юм. Учир нь эзэн Есүс хэлсэн. Та нар надыг харж байх үедээ, надтай хамт байх үедээ баяртай байх болно. Харин та нар надаас тустай байх үедээ, хол байх үедээ баяр жаргалаа алдах болно гэж энд хэлсэн байна. Тэгэхээр бидний хувьд хамгийн чухалд тавих ёстой зүйл минь юу юм бэ гэвэл бид Бурхантай хамт байх явдал юм аа. Амен. Бид Бурхантай хамт байхгүй юм бол энэ дэлхийн ямар ч агуу, ямар ч гоё, ямар ч сайхан зүйл үнэндээ төр зүрэх. Энд хэлсэн байна. Уй гашуучин баяр хөөрөөр солигдох болно гэж хэлсэн. Мөн тэгвэл үүнтэй адилхан хүний баяр хөөр уй гашуугаар солигдох тэр үе ч гэсэн ойрхон юм. Жаргал зовлон ээлжсээр байх болно бидний амьдралд. Изекэл номын 17 дугаар бүлгийн 24 дугаар эшлэлдэр эзэн ингэж хэлсэн байна. Би бол эзэн гэдгийг хээрийн бүх мод мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоо модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Эзэн би айлдав. Би үүнийгээ гүйцэлдүүлнэ гэж хэлсэн байна. Энд харах юм бол эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр өндрийг нь намхан болгоно гэж хэлсэн. Намхныг нь өндөр болгоно. Сагсайсан сайхан модыг нь хувхайруулна. Харин хувхайрсан модыг нь сайхан ногоон болгоно гэж хэлсэн байна. Амен. Энэ бүх ажлыг хийгч нэгэн бол Бурхан эзэн юм аа. Тийм учраас бидний хувьд энэ дэлхийн эд хөрөнгө, байшин сав, эдлэн газар, машин, унаа хамгийн чухал зүйл биш байх ёстой юм байна. Есүс Бурхан бидний амьдралд хамгийн чухал зүйл байх нь зөв юм аа. Эс бөгөөс бидний амьдрал дах бүхий л зүйл солигдох үед юу болох вэ? Дээр байсан нь доор орох болно. Харин дорд байсан нь өргөмжлөгдөх болно гэж Библи хэлсэн. Тийм ээ, бидний амьдрал дах олон зүйл орвонгороо өөрчлөгдөх болно. Өнөөдөр би харж байгаа гэр бүлүүдэд маш олон өөрчлөлтүүдийг Бурхан авчирч байгаа. Гэр бүлд эв нэгдлийг, гэр бүлд ойлголцлыг, гэр бүлд баяр хөөргийг Бурхан авчирч байна. Өөрт нь Бурхангүй байх үед гэр бүлүүд хэцүү байсан. Харин өнөөдөр Бурхантай хамт байгаагаас болж, эхнэр нөхөр хамтдаа эзний үгийг уншснаас болж, эхнэр нөхөр хамтдаа Бурханы үгийг даган амьдарч байгаагаас болж гэр бүлүүдэд өөрчлөлт ирж байна. Солигдолт явагдаж байна. Тийм ээ, Бурхан та бидний амьдралыг өөрчлөх болно.
Өнөөдөр магадгүй таны амьдралд уй гуниг байж болох юм. Гэхдээ Бурхан үүнийг солих болно. Өнөөдөр таны амьдралд манан будантай мэт тодорхойгүй мэт байдал байж болох юм. Бурхан үүнийг ч гэсэн сольж өгөх болно. Амен. Тийм учраас би та бүгдийг баяр хөөртэйгээр урам зоригтойгоор урагшлаасай гэж үнэхээр хүсэж байна. 21-р эшлэлдэр нэгэн чухал зүйлийг эзэн Есүс зүйрлэн хэлсэн. Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учраас зовиурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ ертөнцид хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо сандаггүй гэж хэлсэн. Ээжүүд энэ үгийг маш сайн ойлгож байгаа байх. Ээж хүмүүс. Хүүхэд төрүүлэх өвдөлттэй амаргүй зүйл. Гэхдээ хүүхэд төрүүлснийхаа дараа төрүүлсэн хүүхдийнхаа сайхныг харахтаа их хүн тэр төрүүлэхийн тулд ямар их өвдсөн зовсноо мартах бол. Библи ингэж хэлсэн байна. Би өөрөө эр хүн учраас төрж үзээгүй. Хизээч энэ зүйлийг би ойлгохгүй байх. Гэхдээ сүнслэг утгаараа зарим зүйлийг би энэ дээр ойлгож чадна. Үнэхээр энэ чухал зүйлийг хэлсэн байна. Тэр эмэгтэй өөрийнхөө хүүхэд төрүүлэхийн тулд маш их өвдөлтийг амсаж байгаа. Маш их өвдөлтийг. Хүний амсаж болох одоо шинжлэх ухааны талаас бол хүний амсаж болох одоо өвчнийг төсвөрлөх дээд хэмжээ бол 300 юу гэлээ? Ямар хэмжүүр байдаг вүлээ? Өвдөлтийн хэмжүүр чинь нэг шинжлэх ухааны талаас тийм хэмжүүр байгаа янгаахын талаас. Хүүхэд төрүүлнэ гэдэг бол 500 байдаг гэж байгаа байхгүй. Тэр одоо өвдөлтийн хэмжүүрээр хэмжих юм бол хүний хамгийн дээд дааж чадах хэмжүүр нь 300 хүртэл байдаг бол хүүхэд төрүүлэхэд 500 хүртэл тэр одоо өвдөлтийг мэдэрч байгаа тийм байдаг юм аа гэж ингэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл намайг тарчлан зовоох юм бол би бол нэг тодорхой төвшөнд хүртэл төвчгөн л дээ. Тэр нь бол одоо тэр өвчин зовиорын хэмжүүрээр бол 300 хүрээд би тэрнээс цааш бол үүнийг төвчгүй магадгүй амь тавих юм уу да. Гэтэл эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь тэр хүний одоо дааж гарч чадах зовлонгоос өшөө 200 дахин илүү байдаг гэнэ. Тэгвэл хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд яагаад эр хүнээс яагаад эсвэл хүүхэд төрүүлээгүй хүмүүсээс төвчээртэй байдгийг учир нь ерөөсө тодорхой. Хүн хэдий ч нэ их зовлон амссан байна. Төдий ч нэ хүн бусад зовлонгуудыг төсвөрлөх хүчтэй болдог. Эрчүүд бид хичнээн хаадгар маадгар боловч их хүний хажууд бол бид өчүүхэн юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр эмэгтэй хүн бол олон хүүхэд төрүүлсэн учраас хүүхэд төрүүлсэн тэр өвдөлтийг амссан учраас хүний амьдрал тохиож байгаа зовлон төсвөрлөн даван туулах чадaltaй байдаг. Харин эрчүүд бид болохоор өөрөө дотроо л их мундаг том боддог болохоос биш яг бодит амьдрал дээр зовлон тохиолдох үед өчүүхэн болдог. Гэхдээ тэр эмэгтэй юунаас болж энэ өвдөлтөө мартна гэж хэлсэн бэ? Хүүхэд төрүүлсэн учраас ертөнцид хүн мэндэлсэн учраас баярлан дахиж зовлонгоо сандаггүй гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр бид энэ дэлхий дээр амьдрах үедээ зовлон туулан гарах болно. Бид энэ дэлхий дээр амьдрахдаа зовох болно. Гэхдээ хизээ бид энэ зовлонг мартах вэ? Таны бодлоор хизээ бид энэ зовлонг мартах вэ? Энэ дэлхий дээр амьдарч байгаа зовлон. Есүс Христийг харах үедээ бид энэ зовлонг мартах болно. Та өнөөдөр ч гэсэн өөрийнхөө амьдралдаа туулсан зовлонгоос болж шаналж, тарчилж, гомдож, тунирхаж, гутарч яагаад заавал надад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ гэж та бодож байна уу? Тэгвэл би танд хэлье, та Есүстэй уулзах хэрэгтэй. Хэрвээ та Есүстэй уулзах юм бол, хэрвээ та Есүсийг харах юм бол та зовлонгоо мартах болно. Учир нь энэ ээж хүүхдээ төрүүлэхдээ асар их өвдөж, асар их зовох боловч төрүүлсэн хүүхдээ хараад баярлах зүрх сэтгэл нь түүнийг зовлонгоо мартахад хүргэх болно гэж хэлсэн. Хэрвээ та загалмайд цовдлогдсон Есүсийг харах юм бол таны амьдрал тохиолдож байгаа энэ бүхий л зовлонгууд үнэндээ юу ч биш болох болно. Тийм учраас Есүст итгэгч нараа бидний итгэлийн зохиогч бөгөөд төгсгөгч болох Есүс дээр хараагаа тогтооцгоё. Загалмайд цовдлогдсон Есүсийг харцгаая. Хэрвээ бид Есүсийг харвал бидний амьдрал дах зовлон бэрхшээл өчүүхэн болох болно. Хэрвээ бид Есүсийг харахаа болох юм бол бидний амьдралд байгаа асуудал уул овоо мэд том санагдаж яаж дууснаа, яаж давнаа, яаж ардна гарнаа гэж бид няцх болно. Хэрвээ бид загалмайд цовдлогдсон Есүс дээр хараагаа тогтоох юм бол бидний амьдралд байгаа ямар ч зовлон,
ямар ч хэцүү зүйл өчүүхэн болох болно. Амен. Энэ бол итгэгч хүний өмнөө тохиолдож байгаа зовлон бэрхшээлүүдийг даван туулах арга зам юм аа. Тийм учраас би номлолдоо та бүхэнд хэлж байгаа. Та нарын амьдралд өмнө чинь янз бүрийн сорилтууд ирж байгаа. Худал хэлхийн, хулгай хийхийн, шунан тачаадахын, завхаарахын, арх уухын, бузар муу үгийг амнаасаа гаргахын янз бүрийн гэм нүглүүд та бүгдийн өмнө ирж байгаа. Хамгийн анх тэр гэм нүгэл ирэхдээ адгийн муур сүнсний тусламжтайгаар таны амьдралд орж ирдэг. Харин та нэгэн тэр гэм нүгэлтэй танил болцсны дараа тэр гэм нүглийг та үргэлжлүүлэн хийсээр байх үед адгийн муур сүнсний оролцоогүйгээр зүгээр тэр гэм нүгэл таныг өөрөө дийлэх болно. Тэгэхээр энэ зүйлийг ялан дийлэхийн тулд танд Есүс Христийн тусламж заавал хэрэгтэй болох болно. Есүс танд туслахгүй юм бол амьдралд чинь байгаа гэм нүгэл таныг дийлсээр л байх болно. Тэгвэл яг тэр гэм нүгэл таны өмнө дахин давтагдах үед, дахин давтагдахаар таныг өдөөх үед, яг таны оюун санаанд чинь ирж таныг уруу татах үед та Есүс рүү яаралтай хараагаа чиглүүлэх хэрэгтэй болно. Тэгвэл та тэр үеийг даван туулж чадна. Хэрвээ тэгж чадахгүй бол яг тэр Эва Эден цэцэрлэгт жимсийг идэхэд юу гэж бодогдсон бэлээ? Идэхэд амттай, ухаан оруулмаар, сэтгэл сэргээчмээр харагдсан байгаа байхгүй. Гэм нүгэл шүү дээ. Өнөөдөр бидний амьдрал тохиолддог гэм нүгэл бидэнд яг тэгж л харагддаг. Яг гэм нүгэл бидэнд ирэхдээ бид яг гэм нүглийн өмнө зогсохдоо юу гэдэг вэ гэхээр за яадгийг гэж боддог. Яг тэр гэм нүглийг хийчихвэл амьдрал гоё болох юм шиг, сэтгэл сэргэх юм шиг, сайхан болчих юм шиг бид нар боддог. Тэгээ бид нар яадаг вэ гэхээр тэрийг хийчих яадгийг гэж. Харин бид нар тэрийг хийсний дараа юу болдог вэ? Асар их харуусал. Нөө баяр баясгалантай болмоор юм шиг байсан боловч баяр баясгалан байхгүй болдог. Амар тайван алдагддаг. Тэгээ бид нар яах гэж би энийг хийвдээ? Би ийм зүйл болно гэдгийг мэдсэн шүү дээ л гэж бид харуусдаг. Тэгээд дахиад эзний өмнө эргээд эзэн минь ээ гэж түүний нэрийг дуудах гэхээр хоёр нүртэй юм шиг, худалч юм шиг бодогддог. Би яаж мэдсээр байж энэ гэм нүглийг хийчихээ дахиад Есүс Христийн нэрийг дуудах юм бэ гэж бид боддог. Ийм байдалд орохгүй тулд сорилт та бидний өмнө гитэн ирэх үед бид Есүс дээр эхлээд хараа тогтооход суралцах хэрэгтэй юм аа. Есүс эзэн минь ээ, намайг хамгаалаач гэж хэлэх хэрэгтэй юм. Есүс эзэн минь ээ, намайг хүчрхэгжүүлээч гэж хэлэх хэрэгтэй юм. Есүс надтай хамт байгаа учраас би зөвхөн түүнд таалагдах зүйлийг хийх болно гэж бид өөрөө өөртөө чангаар хэлэх хэрэгтэй юм аа. Амен. Цөмөр хамт хэлье. Есүс эзэн минь надтай хамт байгаач. Есүс эзэн минь намайг хамгаалаач. Есүс надтай хамт байгаа учраас зөвхөн түүнд таалагдах зүйлийг би хийнэ. Амен. Бид өөрөө өөрсөндөө яг энэ зүйлийг хэлэх юм бол юу болдог вэ гэвэл бид гэм нүглийн сорилтыг ялан дийлэх хүчтэй болдог байхгүй юу? Харин бид ингэхгүй хийх үү болох уу? Яах вэ? Хэрвээ бид ингэж бодох юм бол би танд хэлье. Бид дийлдэх нь гарцаагүй. Бид сорилтонд унах нь гарцаагүй. Ерөөсөө тодорхой. Тийм учраас Библи бидэнд маш тодорхойгоор хэлсэн. Бидний итгэлийн зохиогч бөгөөд төгсгөгч болох Есүс дээр хараагаа чиглүүлцгээе гэж. Бид Есүс рүү яаж хараагаа чиглүүлэх юм? Түүний миний төлөө юу хийснийг дурсан амаараа тунхаглахаар бид Есүс дээр хараагаа тогтоодог. Тийм учраас гэм нүгэл таны өмнө ирэхэд та Есүс дээр хараагаа тогтоогоорой. Тэгээд ялд байгуулна. Тэр үед баяр хөөр таны амьдралыг бүрхэх болно. 22 дугаар шилдэр ингэж хэлсэн. Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлна. Баяр баясгаланг чинь хинч та нараас булаахгүй.
Амен. Бидний зүрх сэтгэлийг баяр баясгалангаар дүүргэхийг Бурхан хүсдэг. Хэрвээ бидний итгэлийн зохиогч Есүс дээр хараагаа тогтоох юм бол бидний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрэх бол. Таны амьдрал баяр баясгалантай байхыг та хүсдэг үү гэж юу? Харуусаж, гашуудаж, буруу зүйл хийсэндээ өөрийгөө зүхэж амьдрахыг та хүсдэг үү шүү дээ. Та баяр баясгалантай байхыг хүсдэг. Тэгвэл та яагаад таныг баяр баясгалантай болгох зүйлийг биш, дараа нь харуусаж гашуудах тэр зүйлийг та сонгож хийдэг юм бэ? Энэ бол төрөлхийн нүгэлт чанар байхгүй юу? Төрөлхийн гимтэй чанар хүнийг ийм байдалд хүргэдэг. Өөрийгөө та таньж мэд. Өөрийгөө таньж мэд. Тийм учраас өөрийгөө сүнслэг дасгалжуулалтанд сурга. Сүнслэг дасгалжуулалт бол агуу юм. Сүнслэг дасгалжуулалт бол маш их үн цэнтэй сайхан зүйлийг бидний амьдралд авчирдаг юм. Тийм учраас сүнслэг дасгалжуулалтыг өөртөө бий болгох хэрэгтэй. Ямар үед та нөгөө таныг амархан өрхөддөг гим нүгэлдээ орчоод байна вэ гэдгээ та өөрийгөө судал. Хизээ би энэ дургу гим нүглээ хийчихэд байна. Хизээ би хүнд атаархчаад байна. Хизээ би хүний тухай муухай ярьчаад байна. Хизээ би гим нүгэлд унчаад байна. Та энийгээ орж хар. Тэгээд тэр байдлаас өөрийгөө тусгаарлах сүнслэг дасгалжуулалтыг өөртөө хий. Жишээ нь би тодорхой хүмүүстэй уулзвал тэр хүмүүсийн нөлөөнд автагдаад тэр хүмүүсээс болоод би хийхгүй байж чадчихсан гэм нүглээ хийчихэд байгаа бол та өөрийгөө бодох хэрэгтэй. Тэгвэл би энэ хүмүүстэй уулзахаа хязгаарлая гэж. Ерөөсөө амархан. Бид өөрийгөө эхлээд судлах юм бол бид өөрсдөө хэрхэн засах вэ гэдгээ мэдэж чадна. Хэрвээ та арх уучаад байгаа бол юунаас болж яагаад хизээ та яг арх уух байдалд орчоод байна гэдгийг хар. Тэгээд та тэр байдлаа өөртөө бий болгохгүй тулд өөр нөхцөл байдлыг өөртөө бүрдүүлэхийн тулд төлөвлөгөө зохио. Тэгээд тэрнийхээ дагуу алах. Яагаад та шүн унтаж чадахгүй болчиход байна? Залуучуудын хувьд бол шүн унтдаггүй. Орой эрт удаж өгдөггүй. Шүн орой болтол 2 цаг 3 цаг болтол сэрүүн байдаг. Тэгээ өглөө босч өгдөггүй. Өглөө арай гэж дуудуулан босоод сургууль дээрээ эсвэл ажил дээр очиход шүн унтаж амраагүй хүн чинь мэдээж тийм сурах ёстойгоо сурч чадахгүй, хийх ёстойгоо хийж муу хийн. Тэгвэл юунаас болж та орой эрт унтаж чадахгүй байна? Түүний эсрэг та 7 хоног л сүнслэг сахилгажуулалтыг хийлдэ өөртөө. 7 хоногийн дараа таны бие махбод яг хуучин хэвэндээ орж эрт унтаж эрт босдог болох л болно. Гэхдээ хизээч тэгж хийдгүү тэгээ юу гэдэг вэ гэхээр нойр солигдчиход хэцүү байна. Наад чи яг хин нэгэн хүн арх уучаад юу гэж хэлдэг вэ гэхээр стэнэр муу юм хийх болохоор амархан олдчиход ах юмаа гэж өөрийгөө өмөрж байгаа даа. Яг адилхан. Өнөөдөр та магадгүй архичин хүнийг бол нүгэлтэн гэж хэлчихэд орой унтахыг гайгүй гэж бодож байгаа бол би танд хэлье. Цаг нь болохоор та яг адилхан бусдад адилхан архичин болох болно. Цаг үеийн л асуудал, цаг хугацааны л асуудал болж байгаа юм. Тийм учраас миний хэлээд байгаа гол санаа маань бид нар ихэнхдээ хүмүүс бид өөрсдөө ингэж боддог. Би болвол арайч тийм хэмжээний нүгэл хийчээгүй гэж. Гэхдээ бид нар бол арайч хийчээгүй гэдэг тэр нүглээ хийх нь бол өнөөдөр бид ямар нэгэн жижиг сажиг гэж тооцогдож байгаа гим нүгэлтэй тэмцлийг хийж эхлүүлэхгүй байгаа бол тэр гим нүгэлдээ унах нь бол ерөөсөө цаг хугацааны асуудал болж үлддэг. Тийм учраас одооноос бид өөртөө сахилга батыг бий болгохын тулд тэмцэх хэрэгтэй юм аа. Жижиг гэмээр зүйлүүд дээр бид өөрийгөө улам илүү дээр нэгэн болгохын тулд бид хичээсээр байх хэрэгтэй. Тэр дадал зуршлыг бий болгоход өөрсдийгөө дасгалжуулах хэрэгтэй. Эсийн бүлэг юуны тулд байгаа юм бэ? Эсийн бүлэг яг энэ зорилгын төлөө байгаа. Эсийн бүлэг дээр та нар яриарай. Яг миний хувьд надад нэг ийм дадал зуршил бий болох хэрэгтэй байна. Энэ дадал зуршлыг бий болгоход манай эсийн бүлгийнхаа халамжлагч минь ээ надад туслаач гэж та хүсэл тавих хэрэгтэй. Эсийн бүлэг чинь таны амьдралд тэр дадал зуршил бий болоход танд туслахын тулд байгаа юм аа. Амен. Өөр юуны ч төлөө биш. Өөр юуны ч төлөө биш. Эсийн бүлгээс өөр хаанч
та Библийг уншиж гэнэ үү гэж асуухгүй, ярихгүй. 9 бүлгээс өөр хаач та залбирч байна уу гэж ярихгүй. Тийм биз дээ. Өөр хүмүүс ер нь бараг тэгж ярихгүй байгаа биз. 9 бүлгийн оршин тогтнож байгаа зорилго маань өөрөө сүнслэг дасгалжуулалтыг таны амьдралд бий болгоход танд туслахын тулд зориудаар 3-4 хүнийг нэг баг болгож томилж байгаа энэ томилгоо юм. Хэрвээ танаа 9 бүлэг та залбирч байна уу? Та Библийг уншиж байна уу? Та сүнслэг сорилтуудыг яаж даван туулж байна гэдэг энэ зүйлийн тухай ярихгүй байгаа бол танаа 9 бүлэг үхмэл байдалд орсон байна гэсэн. 9 бүлгийн халамжлагч нараа, 9 бүлгийн дагалдагч нараа, та 9 бүлгээ амьтаа байлгахад хувь нэмрээ оруулаарай. Хэрвээ 9 бүлэг ийм л зүйл ярихгүй юм бол өөр яах гэж байгаа юм бэ? Алив зүйл тодорхой зорилгын төлөө оршин тогтнодог шүү дээ. Тэгвэл 9 бүлгийн зорилго бол 9 бүлэгт байгаа дагалдагч нарыг сүнслэг дасгалжуулалтанд босгон байгуулахын тулд юм. 9 бүлэгт хамрагдахгүй байгаа хүн тэгвэл хэн бэ гэвэл сүнслэг дасгалжуулалтаас зүхтах дуртай хүн гэсэн үг. Нэгсэндөө муухагаар хэлэх юм бол би энэ гим нүгэл дотроо баймаар байна. Намайг тайван орхих гэж хэлж байгаа хүн бол 9 бүлгээс зүхтдаг хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл 9 бүлгийн уулзалтанд ямар хүмүүс ирэх дургүй байдаг вэ гэвэл гим нүгэлд тэмцээд ялалт байгуулж чадаагүй учраас 9 бүлэг дээр очихоор ялагдлын тухай яриулах гэдэг учраас яах вэ? 9 бүлэгт очиход дургүй болж байгаа байхгүй. Тэгвэл би та бүхэнд хэлье. Бид ялагдлын тухай ярихдаа ялалтын арга замыг тодорхойлох юм аа. Хэрхэн ялах вэ? Яаж ялах вэ гэдэг тухай чинь ярихын тулд бид ялагдлын тухай эхлээд ярих л хэрэгтэй болно. Тийм учраас бүү ширвэт. Харин ч 9 бүлэг дээр очиж өөрийнхөө ялагдал гутралыг хуваалцаж ялалтаа хэрхэн баталгаажуулах тухай бие биенээсээ суралцах. Энэ газар бол 9 бүлэг. Тийм учраас 9 бүлгийн цаг бол үн цэнтэй цаг юм аа. 9 бүлгийн халамжлагч нараа, бид дагалдагч нар руугаа утсаар ярих ёстой. Бид ярих үедээ юу ярих вэ? Чи сайн уу, би сайн. Тэгээд сүнслэг ялалт байгуулж гэнэ үү? Чамайг сүнслэг ялалт байгуулахад чинь би яаж туслах вэ? Би чиний төлөө яаж залбирах ёстой вэ? Бүх халамжлагч нар бичиж аваарай. Би чиний төлөө яаж залбирах ёстой вэ гэж та утсаар ярихдаа дагалдагчаасаа заавал асууж. Би чиний төлөө яаж залбирах вэ? Америкт би нэг удаа нэг том конференцэд очисон. Тэгсэн чинь тэр нэг цуглааны нэг залбирлын багийн гишүүн ирээд надаас тэгж асуусан. Чиний төлөө би яаж залбирах вэ гэж асуусан. Би амар тулгамдсан. Яг юу гэж хэлгээ мэдэхгүй болсон. Тэгээ би дараа нь бодож эхэлсэн. Энэ хүн миний төлөө яаж залбираасаа гэж би хүсэх нь зүв байсан бэ гэж. Дагалдагч нараа, танай 9 бүлгийн халамжлагч чинь таны төлөө яаж залбираасаа гэж та хүсэх вэ? Яаж залбираасаа гэж та хүсэж байна? Байнга залбираасаа, бат итгэлтэйгээр залбираасаа, мацаг барин залбираасаа. Өөр яг миний амьдралын энэ нэг болохгүй байгаа хэсгийн төлөө залбираасаа. Та яг тодорхойгоор хэлэх хэрэгтэй. Тэгээд яг тодорхойгоор ингэж залбирах юм бол бодит өөрчлөлтүүдийг бид авах болно. Заримдаа бидний залбирал юм байдаг. Бурхан миний эвэж өгөөч, эвэж өгөөч, эвэж өгөөч. Яг яаж? Тийм учраас тодорхой залбирах хэрэгтэй. Заримдаа бидний амьдрал дэндүү, бидний залбирал дэндүү юу байдгүй? Дэндүү детальчилсан байдаг. Тэгээ бүр яг одоо ингээ бараг л гутлын үдээс хизээж тайлагдахгүй байхын төлөө. Үдсэн үдээс тайлагдахгүй байхын төлөө, би л өөрөө тайлагдахгүй байхын төлөө гэж байгаа юм. Тиймэрхүү дэндүү тийм байдаг. Заримдаа би хүмүүсийн залбирлын сэдвийг аваад үзэхээр яг яадаг вэ? Надад юу санагддаг вэ гэхээр яг нэг гандан хийдэд очиод ном уншуулах гээд хүмүүсийн өгсөн байгаа листтэй адилхан санагддаг.
Тэгээ энэ надад юу сануулдаг вэ гэхээр цуглаанд байгаа хүмүүсийн маань итгэлийн үндэс нь итгэлийн төлөвшил библиэлэг биш байна гэдгийг бас заримдаа надад харуулдаг. Тийм ээ, бид өвчтөе хүмүүсийн төлөө бид болохгүй байгаа асуудлынхаа төлөө залбирх нь зөв. Гэхдээ заримдаа арай дэндүү байдаг. Тийм учраас бид яг энэ Бурхан хэрхэн би залбирвал миний залбирлыг Бурхан сонсох вэ гэдэг энэ зүйлийг бид бодож залбирлаа хүртэл зөв өгүүлэх ёстой юм аа. Амен. Ахан дүүс минь, бидэнд бодох хэрэгтэй, мэдэх хэрэгтэй зүйл олон байна. Зүрх чинь баярлна гэж 22 дугаар эшлэлдэр хэлсэн байна. Зүрх чинь баярлна. Энэ ямар утгатай үг юм бэ? Зүрх баярлна гэж юу нь юу вэ? Зүрх чинь баярлж үтсэн хүн байна уу? Байх ёстой. Байгаа гэж би бодож байна. Зүрх баярлна гэдэг бол их чухал зүйл. Хэрвээ зүрх чинь баярлж үзээгүй хүн байгаа бол баярлж үзэх болтугай. Гэхдээ энэ бас цаад утгаар бол энэ муухай үг л дээ. Зүрх чинь баярлж үзэх болтугай гэдэг чинь их муухай үг байгаа юм. Яагаад би муухай гэж хэлж ийнэ вэ гэхээр зүрх баярлна гэдэг бол маш их хүнд зовлонгийн дундуур гараад ард нь гарахыг хэлж байгаа гэсэн утгатай. Маш их зовлонгийн дундуур гараад. Хошин шогийн тоглолт үзээд инээдэггүй хүн баг байдгүй те. Хошин шог үзээд инээгээл бид нар хөхрөөл өгдөг. Бидний зүрх баярлдаг уу? Үгүй шүү дээ. Зүгээр л тэнд нэг сэтгэлийн оюун санааны юм явж байгаа байхгүй. Зүрх баярлна гэдэг бол тэрнээс илүү гүнзгий зүйлийг ярьж байгаа. Гүнзгий зүйл. Жишээ нь 2005 онд манай намайг амгалан библи цуглааны пастор байх үед манай амгалан библи цуглаан шатсан байна. Цуглааны байр. Тэгээ цуглааны байр шатах үед миний зүрх яасан бэ? Зүрх маш их өвдсөн байна. Шаналсан байна. Бурхан та яагаад өөрийн сүмийг хамгаалсангүй вэ гэж. Бурхан таны өргөө шатснаас болж эргэн тойрны хүмүүс хараад Бурхан нь амьд юм бол сүмээ шатаахгүй байх нь яасан юм бэ гэж биднийг басамжилж байна. Бурхан та яагаад ийм зүйлийг зөвшөөрч байгаа юм бэ гэж. Харин сүүлд нь амгалан библи цуглааныхан маань намайг өрсөн байгаа. Та ирээд номлож өгөөч яа пастор. Тэгээ намайг очих үед тэр чуулганы байр дахин баригдсан байсан. Чуулганы байр дахин баригдсан байгааг хараад миний зүрх баярлсан. Яагаад гэвэл надад тэр шаталт түймэр маш их өвдөлтийг авчирсан. Харин тэр бүх зовлон дууссан, сайн сайхан цаг ирсэн гэдгийг би харахад миний зүрх баярлсан байна. Зүрх баярлна гэдэг бол жижиг сажиг зүйл дээр бол нэг зүрх баярлаад байхгүй. Жишээ нь хайртай хүн шоронд ороод олон жил болоод шоронгоос хүүхэд нь гарч ирвэл аав ээжийн зүрх яах вэ? Баярлна. Зүрх баярлна гэдэг бол ийм зүйл байхгүй. Удаан хугацааны туршид шаналсан, зовсон тэр зүйл дуусч шинэ цаг, сайхан цаг эхлэхийг зүрх баярлна гэж хэлж байгаа. Цагаан сарын баяр бас үүнтэй адилхан. Хахир хатуу өвөл дуусаад сайхан өрн дулаан цаг ирлээ гэж бид цагаан сарыг хийж баярлж байгаа юм. Тэгвэл та бидний зүрх баярлнаа гэж энд хэзэн хэлсэн байна. Энэ нөгөө утгаараа та бид үнэхээр хэцүү зовлонгийн дундуур туулан гарах болно гэдгийг хэлж байна гэсэн үг. Тэгвэл Христ итгэлийн амьдрал маань зүрх баярлуулах амьдрал байх нь. Өөрөөр хэлбэл бид өөрсдийнхөө хүсэхгүй зовлонгийн дундуур туулан гарах амьдрал юм а гэдгийг хэлж өгч байгаа юм а. Бидний амьдрал дах баяр баясгалан хинч булааж авч чадахгүй. Тэгээ энд байгаа олон хүмүүс үнэхээр зүрх баярлах гэдэг энэ мэдрэмжийг амьдралдаа амссан хүмүүс байгаа гэж би итгэж байна. Тэр үе юунаас болж таны зүрх тэгж баярлж байсныг бүү март. Бүү март. Ирээдүйд бид Есүст итгэсэн энэ итгэлээсээ болж зовж шаналх болно. Бид ад үзэгдэх болно. Ер нь энэ цаг үе улам илүү ойртож байна. Гэхдээ хизээ бидний зүрх баярлах вэ гэвэл энэ хүнд үеийг бид даван туулж гарч чадсан тэр үед энэ хүнд үеийн ард нь гарах тэр үед бидний зүрх баярлах болно.
бид нэг том зүйлийн ард гарсан. Гэхдээ бидний өмнө өшөө илүү хүнд хэцүү зүйл байгаа. Надад тохиолдож байгаа зовлон бүрийн өмнө би өөртөө надад энээс ч хэцүү зүйл тохиолдох болно. Тийм учраас би энийг давах хэрэгтэй гэж өөрийгөө би урамшуулж хүчрхэгжүүлдэг. Хэрвээ би тэгж чадахгүй бол надад тохиолдож байгаа зовлонгууд дэндүү хүнд санагдаж би зүхтчмаар юм шиг санагдах болно. Би алга болчихыг хүсэх бол. Гэхдээ надад энээс ч хэцүү зүйл ирээдүйд тохиолдох болно гэж би бодох үед яг тэр тулгарсан байгаа зовлон бэрхшээлийг даван туулах хүч дахин бий болдог. Зүрх чинь баярлах болтугай. 23-24 дугаар эшлэлдэр залбирлын тухай эзэн Есүс хэлсэн байгаа. Тэр өдөр гэж хизээг хэлж байгаа вэ? Тэр өдөр. Эзэн Есүс энэ дэлхийд дахин ирэх тэр өдрийг хэлж байгаа юм. Илч Паулд нэг юм хандлага ойлголт байсан. Түүний итгэл юу байсан бэ гэхээр Есүс Христ тун удахгүй ирэх болно гэсэн ийм итгэл байсан. Та Есүсийг хизээ ирнэ гэж бодож байна. Маргааш ирнэ гэж бодож байгаа хүн байна уу? Дараа 7 хоногт Есүс ирэх болно гэж бодож байгаа хүн байна уу? Жилийн дараа Есүс ирнэ гэж бодож байгаа хүн байна уу? 20 жилийн дараа Есүс ирнэ гэж бодож байгаа хүн байна уу? Бид мэдэхгүй хизээ Есүс ирэхийг. Гэхдээ Илч Паул бол юу гэж хэлж исэн бэ гэвэл тун удахгүй Есүс ирэх болно гэж хэлж исэн. Түүний итгэл ерөөсөө ийм байсан. Тун удахгүй Есүс ирэх болно. Би бас таны сэтгэлд оюун санаандаа та яг ийм ойлголтыг шингээгээсэй гэж хүсэж байна. Тун удахгүй Есүс ирэх болно. Энэ ойлголтыг та бий болгооч өөртөө. За цөмөрө хажуудах хүндээ хэлье. Тун удахгүй Есүс ирэх болно. Гэхдээ яг итгэл үнэмшилтэйгээр хэлээрэй. Тун удахгүй Есүс ирэх болно. Тун удахгүй Есүс ирэх болно. Хизээ Есүс ирнэ гинэ? Тун удахгүй. Soon and very soon we are going to see the king. Энд болохоор удахгүй тун удахгүй бид хааны царайг харах болно гэж хэлж байгаа. Үүнхээр таны сэтгэлд ийм хандлага сэтгэлгээ бий болох хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор бид нар юу гэж бодоод байгаа вэ гэхээр Есүс тэгж яагаад нэг бүр хизээ нэгэн цагт ирнэ. Магадгүй Есүсийг ирэхээс өмнө би үхчихнэ гэсэн бодол байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ ерөөсөө амархан тэгж бодож ийн үгүй юу гэдгийг чи мэдэх бол ерөөсөө амархан байдаг байхгүй. Асуудал яаж хандж байгаагаас шууд харагддаг байхгүй. Амьдралдаа яаж хандж байгаагаас шууд харагддаг. Есүс намайг л амьд байхад ирэхгүй гэсэн бодолтой хүмүүс энүүгээр дүүрэн байгаа. Есүс намайг л амьд байхад лав ирэхгүй гэж бодож байгаа хүмүүс дүүрэн байгаа. Тийм учраас Есүс ирэхэд ерөөсөө бэлэн биш байна. Бид нар Есүсийг ирэхэд бэлэн байх хэрэгтэй гэж Библи бидэнд хэлдэг. Есүсийг ирэхэд бид бэлэн байх хэрэгтэй. Есүс хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр хулгайч хэний ч бодоогүй цагт ирээд хулгайлдаг адил. Би хулгайч мэд гинт ирэх болно гэж Есүс хэлсэн. Өнөө орой танахыг хулгайч ухах гэж байгаа. Гэхдээ та юмыг яаж мэдгүй хулгайлч магадгүй хулгайч ирж магадгүй гэж бодоод та гэрээ яадаг. Байг цоожилдог. Яагаад? Ухуулмааргүй байгаа учраас. Сэргэмжилж штэ. Тэгвэл яг үүний адил Есүс хизээч ирж магадгүй. Түүнийг ирэхэд гашуудах харамсах зүйлгүй байхын тулд ийм хандлагаар бид амьдрах ёстой гэсэн энэ сэтгэлгээ та бидэнд суух хэрэгтэй. Үнэхээр Есүс өнөө орой эсвэл маргааш ирнэ гэдэг ийм бодол танд байхгүй. Харин бий болгох хэрэгтэй байна. Есүс маргааш ирвэл таны санаанд зовоод байгаа энэ асуудал яг үнэндээ юу юм бэ? Хэрэггүй болчихж байгаа байхгүй юу? Тийм биз дээ. Нөгөө нэг 15 жилийн байрны зээл бол асуудал биш үсттэй.
Яршил байна. Ахан дүүс минь. Яг ийм сэтгэлгээтэй бид байх хэрэгтэй юм аа. Маргааш үхэх юм шиг бодож хий. Харин хизээч үхэхгүй юм шиг бодож төлөвлө гэж үг байна. Бидний хандлага ийм байх ёстой. Есүс эзэн ирвэл өнөөдөр таны санааг зовоож байгаа, таныг айлгаж байгаа зүйлүүд ор мөргөө замхран алга болох болно. Тийм биз дээ. Итгэж байна уу? Тийм учраас Есүс маргааш ирэх гэж байгаа юм шиг, өнөө шөнө Есүс ирэх гэж байгаа юм шиг бодож зүрх сэтгэлээ бэлдэж амьдрацгаая. Өнөөдөр эзэн Есүс та биднийг хэн байлгахын тулд дуудсан бэ гэвэл биднийг дагалдагчдыг төрүүлэн гаргадаг дагалдагч байхаар дуудсан юм. Таныг хаустай болгохоор Есүс дуудаагүй. Таныг машинтай болгохоор Есүс дуудаагүй. Таныг PhD эсвэл мастерын зэрэгтэй болгохоор Есүс дуудаагүй. Таныг Есүс дуудахдаа дагалдагчийг төрүүлэн гаргадаг дагалдагч байлгахаар дуудсан. Тэгвэл та дуудагдсан гол зорилгынхоо төлөө юу хийж байна? Та Есүсийн өмнө очиод зогссон чи Есүс за яасан миний хий гэснийг хийсэн үү? Өө эзэн минь ээ би нэг байртай болох голстой ажилласаар байтал амьдрал дуусчлаа гэж хэлэх үү? Би нэг хүүхдээ нэг дээд боловсролтой болгочих гол өстой явж исэн чинь өвчтөг байна шүү дээ гэж хэлэх үү? Тэгвэл бид эзний өмнө ичгэвтер байдалд орох болно. Тийм учраас оройтойгоо дээрээ надлуу хардаа намайг сонсоорой. Оройтойгоо дээрээ хэн нэгэн хүний төлөө үйлчил. Есүсийн нэрээр. Хэн нэгэн хүнийг та яг товлоод дагалдагчаа товлоод тэ эсийн бүлгийн халамжлагч нарт бол энэ аль хэдийн тодорхой болсон байгаа зүйл, ахлагч нарт бол тодорхой болсон байгаа зүйл, бусад хүмүүст нь тодорхой биш байна. Тэгвэл яг та нэг хүнийг товлоод тэр хүний төлөө хагасчил. Үнэхээр тэр хүний сүнслэг ээж нь, сүнслэг аав нь болоод хагасчил зүтг. Нэрээ шүү. Энэ чухал зүйл. Сайн мэдээ сонсоогүй хүн байж болно. Эсвэл цуглаанд алдаг оног явж байгаа нэг хүн байж болно. Тэр хүнийг та оюун санаандаа үрчилж ав. Энэ хүний төлөө би хагасчил яг ээж шиг нь, яг аав шиг нь байж сүнслэг халамжийг би энэ хүнд үзүүлье гэж та шийд. Тэгээ тэр хүнийхээ төлөө хагасчилын төлөвлөгөө гарга. Хагасчилын дараа тэр хүний ямар хүн болгосон байхыг хүсэж байгаа төсөөллөө бий болго. Та надтай хамт байна уу? Тэгээд тэр нэг хүний амьдралд та хөрөнгө оруулалт хий. Та өөрийнхөө төлөө хангалттай олон жил амьдралаа. Тийм биз дээ. Өнгөрсөн бүхий хугацаанд та өөрийгөө яаж хувцлах вэ? Өөрийгөө яаж цадгах вэ? Өөрийгөө яаж аятайхан болгох вэ гэж та амьдралсан шүү дээ. Тэгвэл би таныг өнөөдөр Есүсийн нэрээр ятгах байна. Нэг хүний төлөө та хагасчил зориулт гаргаач. Яагаад гэвэл бидний амьдрал өөрийн төлөө амьдрахын тулд бид энэ дэлхийд ирсэн юм шээ. Бид өөр хэн нэгнийг хайрлан халамжилж босон байгуулахын тулд энэ дэлхийд ирсэн юм аа. Энэ ажлаа хийгээч. Өнөөдөр энэ ажлаа хийхгүй өөрөөгөө болохгүй бид нар өчнөө жил явлаа. Өөрийнхөө төлөө бид хичнээн ч гутал авч өмсөв. Өөрийнхөө төлөө бид хичнээн ч утас авч хаяв. Өөрийнхөө төлөө бид хичнээн ч зүйлийг өрөв. Өөр хэн нэгэн хүнийг та яг одооноос сэтгэлдээ хагас жилийн турш наадам хүртэл яг 7 сар наадам 11 те 7 сарын 11 хүртэл та нэг хүнийг яг нэг сүнслэг ээж нь гээд өөрийгөө би энэ хүний сүнслэг ээж гээд өөрийгөө бодчих. Та нэг хүнийг би энэ хүний сүнслэг аав нь гээд өөрийгөө бодчих. Тэгээд тэр хүнийхээ төлөө нэг 7 сарын 11 хүртэл юм хийгээч. Надтай хамт байна уу? Та тэгж хийх үү? Таны амьдрал үнэхээр утга учиртай, баяр баясгалантай болох болно. Учир нь бид зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах үед яадаг вэ гэхээр бидний амьдрал үнэндээ утгагүй болдог байхгүй. Санаа зовнил. Тэгээ өөрийнхөө бодож санаж байгаа зүйлдээ хүрч чадахгүй болохоор уур бухимдал, гансрал,
тийм зүйлсээр дурчдаг юм аа. Харин бид хэн нэгний төлөө өөрийгөө үнэхээр зориулж амьдрах үед мэдээж бид аав ээжүүд учраас өөрсдийн үр хүүхдүүдийнхээ төлөө өөрсдөө зориулж амьдрч байгааг би мэднэ. Гэхдээ өнөөдөр би юу хэлж байгаа вэ гэвэл бид өөр хэн нэгний төлөө үр хүүхд биш, таны төрсөн тэр хүүхэд биш. Өөр хэн нэгний төлөө та сүнслэг аав, сүнслэг ээж нь болоод хагас жил яваад үзээч гэж би гуйж байна. Нэрнгээсээ энэ зүйлийг хийгээрэй ахын дүүс минь ээ. Тэгвэл бидний гуйлт залбирал шал өөр болох болно. Магадгүй та хагас жилийн дараа өнөөдөр байгаа өөрийгөө танихаа болох болно. Би нэрээ хагас жилийн өмнө үнэхээр хачин амтан байжээ гэж та хэлэх болно шүү. Хэрвээ та үнэхээр хэн нэгний төлөө үнэхээр өөрийгөө зориулж амьдрах юм бол та ямар хүн болно гэж? Та сайхан төлөвшсөн хүн болох болно. Ямар хүмүүс хамгийн төлөвшил муутай байдаг гэж? Зөвхөн өөрийнхөө төлөө амьдрдаг хүн. Өөрийгөө хэн нэгэн хүнтэй харьцуулаад тэр сайхан тэгж яхад би тийм биш байна. Энэ юм байхад би ийм биш байна. Дандаа ингэж боддог. Ийм хүн бол ямар хүн байдаг вэ гэхээр өөрийнхөө төлөө амьдрдаг хамгийн төлөвшөлгүй, хамгийн ааш муутай хүн байдаг байхгүй. Тэгээ зарим хүмүүс надад ингэж хэлдэг. Пастор миний энэ ам ёстой болохгүй байна. Хэлчихэд бодоод байх. Эсвэл миний ам хамаагүй юм ярьчаад байх юмаа гэж ярьдаг хүмүүс байгаа. Надад тэгэж өөрийгөө хэлжсэн хүмүүс байгаа. Тэгээ би танд хэлье. Бусдын төлөө амьдрал. Өөрийнхөө төлөө амьдрах үед энэ зан чанараа та хизээч засч чадахгүй. Харин бусдын төлөө та амьдрах юм бол та өөрийгөө засч чадах болно. Энэ бол маш чухал сүнслэг нууц юм аа. Амен. Гуйх тухай Есүс хэлсэн. Есүсийн дагалдагч нар ерөөсөө залбирч байгаагүй байхгүй юу? Есүстэй хамт байхдаа. Та залбирдаг уу? Магадгүй бидний дунд зарим хүмүүс залбирдаггүй хүмүүс байгаа. Залбирдаггүй. Тэгээ юу гэдэг вэ гэхэд зарим хүмүүс ингэж хэлдэг. Оо ялшиг. Манай сүмээр дүүрэн дандаа юм гуйж идэх хүмүүс. Бурхан ядарч байгаа ш төөрхий. Нэг ч гэсэн залбирахгүй байж бурханыг амраач гэж. Залбирал гэдэг бол байхгүй зүйлээ бурхан тоочих явдал биш юм аа үг нь бол. Залбирал гэдэг бол бурхантай харилцах харилцаа юм. Тийм учраас би таныг залбираарай гэж хүсэж байна. Та ингээл бодолтой. Хэрвээ та аав, ээж болвол таны хүүхд чинь уулзах болгондоо ийм ч юм байхгүй, тийм ч юм байхгүй. Багш тийм авчраарай гэсэн. Манай ангийнхан тиймтэй болсон байлаа. Би тиймтэй болмоор байна. Хэрвээ дандаа танд ийм яриад байвал тань ямар байх вэ? Таны хүүхэд энэ мөч намайг юу гэж хараад байгаа юм гэж та хэлэхгүй гэж юу? Харин таны хүүхэд тантай уулзахдаа зүрх сэтгэлийн мэдрэмжээ, амьдралаа туулснаа, сурснаа, юунд баярлснаа, юунд гомдсноо, юунаас айснаа, ямар тусламж хэрэгтэй байгаагаа тантай таны хүүхэд ярил та хүүхдээ улам илүү хайрлахгүй гэж юу? Та хүүхэдтэйгээ улам илүү дотн харилцаатай болохгүй гэж юу? Ер нь аав ээжүүд хүүхдээсээ юу хүсдэг вэ? Энийг л хүсдэг үсттэй. Миний хүү надтай амьдралаа хуваалцаасаа, ярилцаасаа л гэж бид хүсдэггүй гэж юу? Би өөрөө өөрчлөлт хийх гэж маш их хичээж байгаа. Би нэг харсан чинь хүүхдүүдтэйгээ яг ажил хэргийн харилцаатай болсон байлээ шүү дээ. Миний хүү хичээлээ хийсэн үү? Цагаа уусан уу? Хувцас цэвэрлсэн үү? Ороо хураасан уу? Дандаа ажил хэрэг яриад байгаа байхгүй. Тэгээ би өнөө өглөө би босоод манай хоёр дахь хүү Анка битээр таарлцсан байгаа. Гэртээ таарлцсан гэсэн үг л дээ. Яагаад тэгэхээр манай гэрийнхэн бүгд унтсан өглөө босоог унтж яхад би хамгийн эрт боссон байхгүй. Тэгээ өглөө босоод залбираад Библийг уншаад тэгээд дараа нь би явах бэлтгэлээ хийсэн. Наашаа өглөө эрт 9 цагт бид нар цуглаан хийж байгаа шүү дээ. 9 цаг цуглаан дэрхийн тулд би 8:30 ихэд гэрээсээ гарсан байх хэрэгтэй. Тэгээ би бэлтгэлээ хийгээд байж явах үед яг гарах гэжсэн бүх хувцас өмсөж дуусаад яг гарах гэжсэн чинь манай хоёр дахь хүү босоод ирсэн. Тэгээ жорлон ороод гараад ирэхээр би яасан бэ гэхээр би хүүгээ тэврээд наашил миний хүү. Тэгээ би хүүгээ цээжиндээ тэврээд тэгээд би хүүгийнхаа төлөө залбирсан баг. Өө их эзэн минь. Та миний хүүтэй хамт байж түүний амьдралд таны бүхий л сайн сайхан төлөвлөгөө хамгаалтыг дүүргэж өгөөч. Аль бузар муугаас миний хүүг хамгаалаарай. Есүсийн нэрээр би хүүгээ Бурхан аав танд өргөж байна. Амен. За миний хүү амраарай. Аав нь явлаа шүү. Та хүүхэдтэйгээ ингэж харьцдаг уу?
Намайг хүүхэдтэйгээ тааралдлаа гэсэн чинь инээгээд байгаа байхгүй. Гэхдээ хүүхэдтэйгээ та үнэхээр ингэж тааралддаг уу? Бид хүүхэдтэйгээ ингэж харилцдаг байхгүй. Их их тохиол бид нар яадаг вэ гэхээр хүүгээ хараад дотроо хайрн дотроо хална гаднаа гээл. Тэгэл цөмөр ингээл хүүхдээ хараад дотроо миний муу хүүхэд гээл. Гэхдээ ерөөсөө тэрийг гадагшаа гаргадаг. Тийм учраас бидний үр хүүхдүүд юу болж хүмүүждэг вэ гэхээр аав надад дургүй юм шиг байгаа юм. Тэгээ бид нар ямар зүйлээ гадагшаа гаргаж хилдэг вэ гэхээр болохгүй боль тэгээд ахтай яадаг юм. Дандаа тийм зүйлсүүдээ гадагшаа гаргадаг. Тэгээ нөгөө хайртай шүү, миний хүү мундаг шүү, сайн шүү гэдгээ яадаг. Дандаа дотроо хатгалдаг. Үр дүнд нь ямар хүүхэд төрдөг гэж төлөвшин бий болж байгаа гэж гутрамтгай хүүхэд. Гологдол мэдрэлсэн хүүхэд. Айдас давтагдсан хүүхэд төлөвшин бий болдог. Энийг би ойлгосон. Миний хүүхдүүд том болох тусам би хүүхдүүдээрээс харж байгаа. Яагаад гэхээр би хүүхдүүдэд дандаа тэгж болохгүй. Ингэж болохгүй. Тэгдгийн шүү. Ингэж болдгүй юм. Би дандаа нөгөө болохгүй дандаа негатив сөрөг зүйл хүүхдүүдтэй яриад байгаа байхгүй. Анзаарсан чинь. Ерөөсөө хүүхдүүдийнхээ сайн байгааг яриаггүй. Ерөөсөө хүүхдүүдийнхээ болж байгааг яриаггүй. Тэгээ хүүхдүүдтэйгээ ярил дандаа нэг албан ёсны юм ярина. Аав хүнийг миний хүүхдүүд тэндээс юу гэж төсөөлөх вэ? Аав болвол ямар нэгэн асуудал болвол ярих ёстой хүн. Бусад үед болвол аавтай ярих хэрэггүй. Угаасаа аав тоохчгүй. Ийм ойлголт миний хүүхдүүдэд бий болж байгаа. Тэгээ хэсэгхэн хугацааны дараа миний хүүхдүүд гэрээсээ гараа явах болно. Тэгээ тэр үед би хүүхдүүдийнхээ араас гүйшт ирээд өгөөч ээ. Нөгөөдөл чинь аав яац юм бол. Тэгээ тийм байдал би болохгүй тулд би одооноос хүүхдүүдтэйгээ би өөрийгөө өөрчилж эхэлж байгаа байхгүй. Юм болонгууд л наашир минийхөө хамт сууя. Наашир минийхөө хамт хэвтий. Наашир минийхөө аав нь хүүгийнхээ төлөө залбирая. Тэгээ би хүүхдүүдтэйгээ аль хамт алхахыг хичээдэг болж байна. Хамт идэж уухдаа зурагт унтраа. Хоол идэхэд зурагт битгий асааж. Тэгээ хоол идээ суухдаа цөмөрө хамтдаа ярьж суух гал оролдож байна. 2015 он гарсаар би хэдэн ч удаа хоол хийв. Урд нь би ерөөсөө жилд нэг удаа л тоогоо барьдаг байсан. Гэтэл одоо бол би бараг би ер нь өөртөө шийдвэр гаргасан. 2015 он гараад баасан гариг болгоны орой би хүүхдүүдтэй хоол хийж өгнө гэсэн шийдвэр гаргасан. Тэгээ шинээр хоол хийж сурах гэж би өөрөө дайчилж цаг гаргаж байна. Яагаад? Яагаад гэвэл би хүүхдүүдтэйгээ байхын цаг мөчийг дахиж олж авч чадахгүй. Би алдна. Энийг би ойлгосон учраас би үр хүүхдүүдтэйгээ илүү хамт байхыг хичээж байна. Ахан дүүс минь тэр өдөр ирэх болно. Би хүүхдүүдээсээ тусгаарлагдах өдөр ирэх болно. Тэр өдөр ирэх болно. Би хүүхдүүдээ хүрээд ирээчээ гэсэн ч тэд аава би завгүй байна гэд би өнөөдөр хүүхдүүддээ зав гаргаж чадахгүй байгаа шиг миний хүүхдүүд надад зав гаргахгүй болох тэр өдөр ирэх болно. Тийм учраас би одооноос өөр байдлыг бий болгохыг, өөр соёл, өөр ойлголтыг бий болгохыг хичээж байна. Би яагаад энэ зүйлийг тантай хуваалцж байгаа юм бэ? Би таныг бас итгэгч хүнийхээ хувьд гэр бүлийн халуун дотн харилцааг бий болгосон ийм гэр бүл болоосаа гэж хүсэж байна. Аавуудаа, ээжүүдээ цөмөрө хүүхдүүдтэйгээ зөвхөн ажил хэрэг яриха болий. Цөмөрө хүүхдүүдтэйгээ илүү хамт цаг өнгөрөөдөг болый. Хүүхдүүдтэйгээ хамт тоглодог болый. Та хизээ хамгийн сүүлд хүүхэдтэйгээ тоглосон бай. Бид тоглох хэрэгтэй. Тэр өдөр гэдэг бол эзэн Есүсийн дахин ирэх тэр өдөр. Тэр өдөр гэдэг бол бидний амьдралд харамсаад засаж чадахгүй алдах тэр өдөр удахгүй ирэх болно. Тийм байдалд орохгүй тулд цөмөр өөрөөсдийгөө бэлтгэцгээе. Амен. Тэгэд Есүс хэлсэн. Тэр өдөр та нар надаас юу ч асуухгүй. Үннээр би та нарт хэлье. Та нар эцгээс нэрээр минь юу ч гуйсан тэр та нарт өгнө. Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйхтун баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна гэж хэлсэн байна. Бидний залбирлын амьдралын тухай эзэн Есүс энд хэлж байна. Есүстэй хамт байсан дагалдагчдын залбирлын амьдрал ямар байсан бэ? 0. Таны залбирлын амьдрал ямар хувь вэ? Бас 0 уу? Арайч үгүй баха тий. Би тэгж найдаж шүү манайхаа. Цөмөрө эзний нэрээр Бурхан Ааваас гуйдаг хүмүүс болцгоё. Яг үнэндээ өнөөдөр бидний дунд үнэхээр Бурхантай цаг гарган залбирдаг
ийм одоо дадал зуршлыг бий болгож чадсан хүн ховорхон байна. Би яагаад ингэж зоригтойгоор хэлээд байгаа юм бэ гэхээр харагддаг байхгүй юу? Амьдралдаа залбирлыг тогтмолжуулсан, Бурхантай залбирлын харилцаан дотор байдаг хүн болвол өөр байдаг. Асуудал янз бүрийн болоход залбирдаг хүн асуудал шал өөрөөр ханддаг байхгүй юу? Харин залбирдаг хүн бол төс өөр. Яг дэлхийнхэнтэй адилхан байдаг. Ариун хүмүүсээ. Нэгдүгээр цуглааны ариун хүмүүсээ. Цөмөрөө илүү их залбирдаг болцгоё. Тэгвэл юу болох вэ? Үй гониг маань баяр хөөрөөр солигдох болно. Энд хэлсэн. Баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд гуйвал Бурхан та нарт өгнө гэж хэлсэн байна. Тэгээ цөмөрөө Бурхантай илүү их залбирдаг, харилцдаг ийм хүмүүс байцгаая. Яагаад бид залбирахдаа Есүсийн нэрээр залбирах ёстой юм бэ? 23 дээр ингэж хэлсэн. Та нар эцгээс нэрээр минь юу ч гуйсан тэр та нарт өгнө. Хэний нэрээр гуйна гэж байна? Яагаад тэгвэл бид Есүсийн нэрээр гуйх ёстой? Нэгдүгээр Есүс Христ бол бидний эзэн. Бид түүнийх учраас бид Есүсийн нэрээр гуйх ёстой. Хэрвээ бид сатаных байсан бол яах вэ? Есүсийн нэрээр гуйх эрх мэдэл бидэнд байхгүй. Харин бид Есүсийн учраас Есүсийн нэрээр гуйх эрх мэдэлтэй. Амен. Энэ бол бидэнд өгсөн мундаг том эрх мэдэл юм аа. Үүнийгээ мэдэх хэрэгтэй. Есүсийн нэр болвол муу ёрийн сүнсний эсрэг тэмцэх гайхамшигтай 3 зэмсгийн нэг нь юм аа гэж өчигдөр би нэг номлол сонссон байгаа. Тэгээ тэр номлол дээр хэлж байна. Библийн үг болвол бидний нэгдүгээр зэвсэг муу сүнстэй тэмцэх. Есүсийн цус бол бидний 2 дахь зэвсэг. Есүсийн нэр бол бидний 3 дахь зэвсэг. Сүнслэг тулаанд ялд байгуулах бидэнд өгөгдсөн 3 зэвсэг байна гэж өчтөр номлол сонссон тэгж ярьж байна. Бид яагаад Есүсийн нэрээр залбирах ёстой вэ? Учир нь бид Есүсийн учраас. Хоёрд Тэнгэрийн доор аврал өгөх өөр нэр бидэнд өгөгдөөгүй. Үйлс 4:12. Тэнгэрийн доор аврал өгөх өөр нэр бидэнд байхгүй. Есүс Христ энэ нэр л бидэнд яана гэсэн. Аврал өгнө. Энэ нэр л бидний залбирлыг эрх мэдэлтэй хүчтэй болгож өгнө. Тийм учраас бид Есүсийн нэрээр амен гэж залбирах ёстой. Гуравдугаарт Есүс Христийн нэрээр бид Бурхан Аавтай холбогддог. Есүс хэлсэн. Би бол зам үнэн ам. Зөвхөн надаар дамжиж эцэгт хүрнэ гэж хэлсэн. Тэгвэл Есүсийн нэрээр бид яана гэж байна? Бурхан Аавтай холбогдно. Буддагийн нэрээр холбогдохгүй. Бөөгийн янз бүрийн онгодуудаар холбогдохгүй. Зөвхөн Есүс Христ нэрээр бид орчлон ертөнцийг бүтээгч цорын ганц Бурхантай холбогдох болно. Богонд нэг пастор нэг бөөд авралын зар тараасан гинэ. Тэгсэн нөгөө бөө юу гэж хэлсэн гэхээр ингэж хэлсэн гинэ. Танаа Есүсийнхэн яах вэ? Бөө бид нар чинь болвол онгод тэнгэртэй харьцдаг байхгүй тэнгэртэй. Тэгсэн чинь нөгөө пастор юу гэж хэлсэн гэхээр тийм бохоо тийм баг. Ер нь бол тэнгэр чинь 3 давхар байдаг шүү дээ мэднэ үстэй гэсэн гинэ. Тэгсэн нөгөө бөө чинь гайхаа юу гинэ? Нэгдүгээр тэнгэр бол бидний харж байгаа энэ тэнгэр юм аа. Хоёр дахь тэнгэр бол бөө та нарын харьцаад байгаа тэр сүнснүүд байдаг тэр тэнгэр юм аа. Гурав дахь тэнгэр бол орчны ертөнцийг бүтээгч тэр сүнснүүдийг бүтээгч Бурхны оршдог тэр тэнгэр юм. А Есүст итгэгчдэр бол тэр дээд тэнгэртэй харьцдаг байхгүй юу гэсэн. Тэгсэн нөгөө бөө за нэрэж тийм баха бас гэсэн. Үнэхээр тийм байхгүй юу? Еврей ертөнцийг үзэх үзлээр 3 тэнгэр байдаг. Яг саяны төрөний хэлсэн 3 тэнгэр байхгүй юу? Энэ бодит тэнгэр, сүнслэг биетүүдийн орших тэнгэр, ариун Бурхны орших тэнгэр гэж. Тийм учраас Илж Паул 1-р Коринт номон дээр одоогоос 14 жилийн өмнө нэгэн хүн 3 дахь тэнгэрт очисон юм аа гэж өөрийнхөө тухай ярьсан байдаг. Санаж байна уу та? Есүст итгэгч хүмүүсээ бид бол үнэхээр дээд нэгэнтэй харьцдаг. Дээд нэгэн бидэнд өөрийгөө даруй болгон бидний зүрх сэтгэлд нутгалсан ариун сүнсний орших, ариун сүм дуган болсон хүмүүс юм а бид. Тийм учраас өөрийнхөө хинбэ гэдгээ таньж мэд. Тэгээ сүнслэг дасгалжуулалтаа бий болгоцгоё. Тэгвэл бид солигдсон өөрчлөгдөх болно.
Есүс Христ гэдэг энэ нэр бол бидний Бурхантай холбогдох пассворд байхгүй. Интернет имэйл хаягтай хүн байна уу? Имэйл хаягтай. За. Тэгвэл пассвордоо мартаж үтсэн хүн байна уу? Имэйл хаягийнхаа. Би л зөндөө мартчихсан. Тэгэл дахин сэргээгээл яваад идэв. Тэгэд хичнээн миний имэйл хаяг миний өөрийн өмч боловч хэрвээ би пассвордоо зөв хийж чадахгүй бол орж чадахгүй шүү дээ. Тэнд байгаа мэдээллүүдээ авч чадахгүй. Тэгээ магадгүй та хичнээн Есүс Христэд итгэдэг байж болно. Гэхдээ та хичнээн залбирдаг байж болно. Гэхдээ Есүсийн нэрээр залбирахгүй бол энэ яах вэ? Холбогдохгүй л байгаа байхгүй юу? Есүс Христ бол эцэгт хүрэх цорын ганц зам юм аа. Өөр юу ч биш. Тэр одоо Махаяна юу вилээ тэр нөгөө шири инээ тэрэгэл мянган юм байна. Хуурамч пассвордууд байхгүй юу? Хүчингүй пассворд. Жинхэнэ пассворд бол нууц үг бол Есүс Христ. Амен. Ахан дүүс минь ээ, бидний үй гашуу баяр хөөрөөр солигдох болно гэж Есүс хэлсэн байна. Бид хэрвээ Есүстэй хамт байх юм бол бидний залбирлын амьдрал солигдох болно гэж Есүс хэлсэн байна. Тэр өдөр Бурхан эзэн Есүс дахин энэ дэлхийд ирэх үед бидний махан бие алдрын биеэр солигдох болно гэж бас эзний үг биднийг урамшуулдаг юм аа. Тийм учраас итгэл найдвар дотроос өнөөдөр юу хийх ёстойгоо үйлдэж хичээнгүйлэн амьдрцгаая. Есүс өнөө маргаашгүй шүү. Энэ сэтгэлгээгээр амьдрцгаая. Би энэ зун нэг жижигхэн байшин барья гэж бодож байгаа. Би энэ зун сүмийнхаа энэ дээврийг одоо офис байгаа хурлын өрөө байгаа энэ хэсгийг дээш нь өргөдгөж ийм налуу биш тэгшгэн болгоё гэж бодож байгаа. Гэхдээ тэрнээс өмнө Есүс эзэн ирчих магадгүй. Ирэхгүй бол би түүнийг хийх л болно. Ирчвэл би санаа зовох шаардлага байхгүй эзэн ирчих юм чинь. Тийм учраас алив зүйлийг төлөвлөж түүнээс бол санаа зовхгүйгээр амьдрахад суралцгаая. Энэ бол Христ итгэлийн амьдрал юм аа. Амен. За цөмөр хамтдаа эзний өмнө залбирцгаая. Тэг үнэхээр би таныг эзний өмнө залбираасай, залбирдаг хүн болоосай, зүрх сэтгэлээ хуваалцдаг хүн болоосай гэж хүсэж байна. Юу гэж залбирах вэ гэвэл яг энэ цааш цөмөр хамтдаа эзэн минь ээ бидэнтэй хамт байж өгөөч ээ. Ариун сүнсээрээ та намайг удирдах өгөөч ээ гэж цөмөр хамтдаа залбирцгаая. Тэг өөрийн зөв шударга ариун байдлыг надад дүүргэж өгөөч ээ гэж цөмөр хамтдаа залбирцгаая.